Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Би Баян Мөнхбай. Key-Mortgage компанид ажилладаг. Зээлийн зөвлөхөр. За өнөөдөр би та бүхэндээ property tax-ын талаар мэдээлэл өгөхөөр энэ хөвчлөгийг хийж байна. За тэгэхээр Америкт биднээс байр эзэмшдэг, хаус эзэмшдэг, ер нь үйл хөдлөхөөрөнд эзэмшдэг одоо өрх бүр property tax буюу үйл хөдлөхөөрөндийн татвар биднээс төлөлдөгөө. За тэгэхээр энэ дээр юу гэж шаардсан юм бэ гэхээр жишээ нь энэ дээр энэ бол 23 оны одоо такс нь 23 онд энэ үйл хөдлөхөөрөндийн хувьд 4379-ийг төлсөн байна. За тэгэхээр Америкт яат юм бэ гэхээр 23 оны таксыг биднээс 24 онд өөрөөр хэлбэл өмнөчлийнхэн таксыг дараа жил ингэж төлж байгаа. Одоо ч 25 он дуусч ирэх маань биднээс 24 оныхоо таксыг төлж гинэ гэсэн үг. За тэгэхээр энэ таксын талаар мэдээллийг яаж хийх юм бэ гэхээр та бүхэн жил болгон property tax bill гэж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ PIN дугаар буюу property index number гэж байгаа. Энэ дугаарыг та бүхэн өөрсдийнхөө таксын талаар мэдээллийг авах боломжтой. За үгүй бол гэрийнхэн хаягаар бас авах боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр яа гэм бэ гэхээр одоо жишээ нь Cook County би яг Cook County гэдэг байгаа юм бэ гэхээр Cook County гэдэг нь ихэвчлэн монголчууд нэлээд амьдардаг. Энэ чинь Illinois бас хамгийн том county гэж байна шүү. За ийш ороод. За тэгээ энэ дээр нөгөө PIN дугаар. За тэгээд нэг бол property address. Энэ хоёрын аль нэгээр за таксын талаарх мэдээлэл байдаг шүү. За тэгэхээр энэ дээр хэдүүл яхаарыг. За энэ 23 онд биднээс энэ property жишээ нь $4,379 төлсөн байна. За тэгэхээр хамгийн гоё юм нь юу юм бэ гэхээр энэ төлсөн биднээс төлж байгаа татвар маань яг юу зориулагдж байгаа юм бэ гэдэг маань ингээд цантараагаар байдаг. Жишээ нь 22-ны такс 23. За тэгэнгүүтээ жишээ нь 23 онд би тухайн өөрийнхөө district 54 буюу тухайн сургуульд $1,748 төлсөн байна. За тэгээд township дээр 1,301 гэх мэтчлэн ингээд доош нь ингээд чагсаагаад тавьсан байдаг. Тэгэхээр энэ маань одоо айгүй тийм хүмүүстэй хэрэгтэй мэдээлэл байгаа байхгүй. Ялангуяа монголчууд татврын галбаныхан үйл хөдлөхөөрийн татврынхан жишээ нь ер нь татврынхын нэг бас өөрсдөө хэрэгжүүлээсэ гэж би бодож байна. Аггүй бол энийг биднээс тодорхой хэмжээгээр мэдээлэл өгдөг байвал их зүгээр юм болов. За тэгэнгүүтээ энэ дээр такс ээж одд юм бэ гэдгээд үлээ харыг. За энэ assessed value гэж байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ дээр 23 оны property value тухайн county assessor гэж хүн. Тэр хүн маань үнэлдэг байгаа. Тэгэхээр 190,000 гэж үнэлсэн байна. Тэгээ assessment level нь 10 гээд assessed value нь $19,000 гэж гарч ичнэ л та. Энэ 23 оных 22-ных мөн адилхан 19,000. За тэгэнгүүтээ state equalizer гэж байгаа. Энэ болохоор нөгөө тухайн state-ийн Illinois Department of Revenue гэж байгаа. Энэс тодорхойлдог одоо ийм factor байгаа. Тэгэхээр энд үржүүлэгдээд $57,110 гээд за тэгэнгүүтээ 23 оны local tax rate нь 9,250 гээд яг 23 оны before tax exemption гэж тэрний tax маань $5,300 гэж гарчсан байна тийм үү. За тэгэнгүүтээ home owners exemption гэж байгаа $925 хасагдаад яг эцсийн байдлаар 23 онд $4,359 төлөгдсөн байна. Тэгэхээр энэ татвараа биднээс 2 важ төлдөг. Эхнийх нь 2,315, тэгээд 2,164 гэсэн энэ хоёр дүнгээр тухайн жилдээ 2 удаа төлдөг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн mortgageтэй байвал хэрвээ escrow account байвал тэр escrow account чинь tax ус давхар бүртгэж явж байгаа. За тэгээд төлбөр төлөх хугацаа нь болохоор тухайн сервисрүүд маань тэр tax төлдөг байгаа. За тэгээ энэ дээр та бүхэн анхаараа home owners exemption гэдэг та өөрийнхөө tax биелгийг үзээд энэ байна уугүй гэдгийг бас давхар харчаарай. Энэ яг тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлдэг байгаа. За тэгээд мэдээж ахмад настангууд байвал ахмад настангууд ч гэсэн таксын дээр хөнгөлөлт үзүүлдэг байгаа шүү. За энэ дээр за ерөнхийдөө нэг юм мэдээлэл би та бүхэнд өгнө. Тэгэхээр та бүхэн тэгээд mortgage-тэй холбоотой мэдээлэл зөвлөгөө mortgage сонирхч байвал надтай холбогдорой.
миний утасны дугаар 323 685 93 95. За ингээд та бүхнийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.